Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас 7443 сургууль 2 цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэдэг нийт 103 автобусууд техникийн шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 103 автобусын 63 нь 10-аас дээш жилийн насжилттай дахин хүүхэд зөөхөд ашиглах боломжгүй нь илэрсэн байна. Үлдсэн 40 автобусын насжилт нь дуусаагүй ч жолооч нь мэргэшээгүй. Сургууль цэцэрлэгийн логогоо стандартын дагуу наагаагүй болоод нөөц дугуй эмийн сан, галын хор, ослын тэмдэггүй байжээ. Иймээс мэргэжлийн байгууллагууд дахин хүүхдийн автобусд хяналт тавьж нэг бүрчлэн харууллаа. Учир нь нийслэлийн тээврийн газар, боловсролын газар, замын цагдаагийн газраас хамтарсан дүгнэлт гаргаж сургууль цэцэрлэгүүд хүүхдийн автобуст анхаарлаа хандуулж яаралтай зөрчлөө арилгахыг шаардсан гэлээ. 61.2% нь бол 10-аас дээш настай бол хүүхдийн автобус нь ажиллах боломжгүй гэсэн үг байна. Мөн энэ дээр бол бүгд найрамдах хятадаар дулсалд үйлдвэрлэгдсэн Янгтон маркийн автобус нь бол 26 оны судлын нь бол 2014 онд Монгол улсад орж ирсэн боловч үзлэг онцлогоонд тэнцдэггүй бүрэн бус мөн дээрээс нь өвлийн цагт хүйтэн иймэрхүү зүйл байгаа. 53 дахь сургуулийн мөн энэ автобус бол цахилгааны улмаас бол шатсан учраас энэхүү автобусыг бол бас хүүхдийн автобусанд ашиглах боломжгүй гэж үзсэн. Шалгалтаар нийт автобусны 40% маань насжилтаараа тэнцсэн байгаа. Бусад 60 гаруй хувь нь болохоор энэ 10-аас дээш жил ашиглагдсан гэдэг утгаараа цаашдаа хүүхэд тээвэрлэх боломжгүй болж байна. Тэгээ ерөнхийдөө бол цаашдаа сургууль цэцэрлэгүүд маань хүүхдийн автобусыг бол нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр энэ талаар бол би тэгээд бас хамтарсан судалгаа шинжилгээ хийгээд цааш тавх арга хэмжээний талаар төсөл боловсруулад ингээд ажиллана. Цаашид замын цагдаагийн газар, нийслэлийн тээврийн газраас насжилтаар хасагдсан тээврийн эрсэлд сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олохгүй юм а. Мөн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт шалгалтад тэнцээгүй автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байхыг анхаарууллаа. Өнөөдөр нийтийн тээвэрт хүүхдүүд бол хамгийн өндөр үнээр зорчиж байгаа сүлийг яагаад бол өнөөдөр магадгүй оюутнууд ч байд юм уу насан юунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмадууд цагдаагийн албаа гэж бусад газрууд бол өнөөдөр нийтийн тээвэрт бол үн төлбөрөөр зорчиж хахад нөгөө нэг ажлаа орлохгүй хүүхдүүд маань бол нийтийн тээвэрс бол хамгийн өндөр үн төлөөд зорчиж хагаад бид их маш харамсдаг. 2005 оноос эхлээд бид нар бол нөхөө олбор зүйл дээр энэ нийтийн тээврийг олгож хөнгөлжлөөж өгөөч гэх асуудлыг ярьж байсан. Энэ асуудал одоо хүртэл шийдэгдээг байгаа. Хэрэв хүүхдийг нь техникийн бүрэн байдал алдагдсан, шаардлагатай төсөлмжийн баг хэрэгслийг бүрдүүлээгүй болоод насжилтанд дууссан автобусаар зөөвөрлсөн байвал эцэгчүүд хуулийн байгууллагад гомдол гаргаж стандартт нийцсэн тээврийн хэрэгслийг ашиглахыг сургууль цэцэрлэгийн захиргаанаас шаардахыг сурагчтай холбоо цагдаагийн байгууллагаас цуглаж байна. Гэхдээ аав ээж нар осол гарах үед автобус осол гарах үед биш тогтмол сурагчдыг тээвэрлж байгаа үед нь хяналт тавьдаг байхыг санууллаа.